Малын гаралтай түүхийд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг ерөнхийлөгчийн тамгын газраас улсын хуралд өргөмөрсөн. Тэгвэл уг тогтоолын төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Дээрх тогтоолын төсөл батлагдсанаар олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл чанарын баталгаатай нэмүүртэг шингэсэн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, малын гаралтай бүтээгдэхүүний үнц нь өснө гэж ажлын хэсгийнхэн үзэж байна. Цагаан алтын хөтөлбөрийн хүрээнд 2.2 их найдын төсөв одоо энэ суусан байгаа. Яг энэ чирээ батлагдаад явах юм бол цаашдаа бид нар 1.5 их найдын бага хүүтэй урт хугацаатай зээл олгоно. Энэ нь болохоор яг хүнсний өсөлтөйг адилхан 5-6% хүүтэй 3 жилийн хугацаатай ийм зээлийг хөнгөн аж үйлдвэрийн салбар буюу ноос ноолоор арьс ширний салбарт олгоно. Бэлтгэний үйлдлийн тогтолцоог одоо бий болгох. За эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн их усрыг шийдэж, за ингээд энэ үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ийм боломжийг бүрдүүлнэ гэж харж байгаа. Ингэж харснаар бол энийг одоо хийж чадах юм бол цаашдаа бид энэ одоо хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа хөнгө үйлдвэрийн салбараас одоо экспортын орлого олох боломж бол их хэмжээгээр нэмэгдэх юм болж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилан боловсруулсан малын гаралтай түүхийн эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийн хүрээнд цагаан алт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Манай улс жилд 50,000 тонн ноос ноолоор бэлтгэх нөөцтэй. Үүний 37,000 тонн хоньны ноос, 10,000 тонн нь ямааны ноолоор, 2,000 тонн нь тэмээний ноос, 400 тонн нь сарлын хөөр байна. Тэгвэл манай улс үүний ердөө 70 гаруй хувийг угаагаад экспортод гаргадаг. Өнгөрсөн онд л гэхэд дотоодын үйлдвэрүүд 12.5 сая орчим арьс шир боловсруулж чадаагүй байна. Үйлдвэрлэл технологийн хүчин чадал муутайгаас шалтгаалan жил бүр ийм хэмжээний алдагдлыг хүлээсээр байгаа нь шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын нэг болжээ. Улмаар салбарт тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэж үзэн уг тогтоолын төслийг боловсруулсан байна. Арьс ширийн салбарынхны хувьд бол маш их тийм эрчүүж өгсөн. За тэгээд ажиллах их урам зориг өгсөн. За ийм одоо сайн хөтөлбөр болно гэж бид нэр харж байгаа. За үр дүнгийн хувьд бол энэ одоо 3 жилийн хугацаанд бол арьс ширийн салбар маш их тийм эрчимтэй ажилласан. За тэгээд энэ төрийн дэмжлэг энэ салбарт их хэмжээгээр ирсэн ийм үр дүнтэй болно гэж бид нэр харж байгаа. Ноосны салбар бол нэлээд одоо анхны үйлдвэрлэлүүд нь зөв яваад эхэлсэн. Тийм учраас энэ хөтөлбөр бол цаг үеэ яг олсон ийм хөтөлбөр болсон. Энэ бол одоо эцсийн үр дүндээ бол нэлээд том үр дүн гарах юм боломж өрдөн гэж харж байна. Хийх ажлууд нь тодорхой, төсвөө нь тодорхой, одоо хугацаатай, одоо бүх юм тодорхой ийм хөтөлбөр байхгүй. Яг хүнсний хувьсгалтай адилхан цагаан алт хөтөлбөр яг энэ зарчмаар явж байгаа учраас үр дүн өндөр өгнө гэж харж байгаа. Цагаан алт хөтөлбөрийн нийт төсөв нь 2.2 их найт төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Арилжааны банкуд өөрийн хүсвэрээс үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд 1.5 их найт төгрөгийн зээл олгох бөгөөд хүүгийн татаасыг засгийн газраас олгоно. Мөн урамшуулалт болон татрын бодлогоор дэмжлэг үзүүлэх юм байна. Ингэснээр нийт 3 жилийн хугацаанд ноос ноолоор арьс шир боловсруулалтын түвшин нэмэгдэж, экспорт өсөн, үүний хэрээр ажлын байр нэмэгдэнэ гэж тооцоолсон байна. Мөн аж ахуйн гаралтай түүхийн эдийн экспортын хэмжээ 2 дахин нэмэгдэж 800 орчим сая Америк долларт хүрэх өрчлөлтөнд тооцоолол гаргасан байна.